Excel програм дээр ингээд энэ урд байдаг одоо мөрийн дугаар байгаа шүү дээ. Энэ маань энэ хой талтаа ингээд баруун гар талтаа ингээд гарчих юм байд. Энийг яаж буцааж одоо энд нь байршуулах вэ гэхээр энараа files руугаа ороод option руугаа оронгуудаа энэ дээр энараа advanced гэсэн зэсийг сонгоно. Ингээд доош нь гүйлгээд за тийм доош нь гүйлэхээр энараа default direction гэдэг яг үндсэн одоо анхдагч тохиргол гэж нэрлэв юм да. Тэр маань энэ араа баруун талаас одоо энэ ингээд солигдоод сонгогдсон байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ дээдлийнх нь ингээд сонгочих юм бол яг үндсэн тохирол руугаа анх байх. Юу энэ талдаа гарна гэсэн үг шүү. Зүүн талдаа. За ингээд доош нь гүйлгээд энэ ардаа show sheet right to lift гэдгийг чегийг авчих байх. Тэгээд өгье. За тэгэхээр ингээд буцаад хийвэндээ болчихдог байхгүй юу?